За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл таарагийн энэ удаагийн хөдзөр зэглэлт эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоног ямар хөө юм болох уу? Гол юу болох уу те? Юунд нь анхаарах уу? Нэмээд энергийн зохиолгоо нь ямар хөө байх вэ? Одоо үзэх болно. За энэ чи одоо цагаан сартаа 7 хоног нэг талаасаа сонирхолтой юм болох байх. Мэдээж одоо угаасаа цагаан сартай 7 хоног тэгээ одоо бас голдуу цагаан сард холбогдлол бас үйл явдал болох байх. Тэгээ нөгөө талаасаа бас юу болох гэдүүлээ сайхан харцгаая. Одоо 3 хөтзөр байна. 2 зоос, сэлэмний боол, тэгээд 8 саваа. Энэ 3 хөдрийн аль нь нүдэнд тусчаа сайхан сонгоорой. За тэгээд нэг юм хэлье. Цагаан сар болж байна. Угаасаа манайхан бас те нэг юм байдаг штэ. Цагаан сар боллоо. Тэгээ дараачны хавар нь 3 сард нь одоо элэг тэгээ юу гэдэг бас нэг нэлээд бие хавагддаг гэдэг нэг юм байд юм лээ шүү. Би хайгаа бодоорой. Угаасаа би уугыг ч мэдж байгаа, сайн идэж ч мэдж байгаа, тараалахыг ч мэдж байгаа. Энэ үл их тийм харааж мараад байгаа юм шиг нэг зүгээр зөгнөл. Угаасаа энийг сонсож байгаа бүх хүмүүс одоо цагаан сарын дараа 7 хоног тархална. Энэ үл их тийм зөгнөл заяа. За тэгээ сайхан сонгоор одоо 3 2 1 эхний хөдрөө сонгосон гэж одоо эхний хөдрөө орцгоё. За эхнийх нь одоо 2 зоос. За хөдрийг ажиглавал одоо нэгэн туулаа баахан бүжингүүтэйгээ цог. Одоо 2 зоосны дунд байна. Сайхан намрын уур амьсгал байна. За юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 таны хувьд олон юмыг жоохон зэрэгцүүлсэн бас ер нь нэг тийм өөр дээр гэхээс илүү тийм жоохон уян хатан хэмээ байлгачжсэн. Одоо бусад одоо юм болж байвал би яах вэ те? Одоо яг өнөөдөр энэ 7 хоногт болох ёстой зүйл айгүй сайхан нэг болоод өнгөрвөл би яах вэ гэдэг маягтай жоохон тийм вайбтай 7 хоног байх болоо гэж бодож байна. Яг хуу угаасаа ойлгомжтой би нэг тийм одоо энэ 7 хоног бол бас цагаан сарын 7 хоног. Энэ хөдрийг сонгосон хүн та ер нь нэг юм альва айл гэрийн хамгийн одоо тийм юм шийддэг одоо айлын ууган ч гэдэг юм зовгоно биш юм ч юм уу биш маа гэхэд одоо айлын нэг юм ганц юм шийдэх мэдгэжтэй бус нэг юм үл тоогождаг. Яг тэр нь байх магадлал жоохон байна. Тэгээд нэг хэдэн одоо малнуудаа жоохон тийм зэгцэлдэг. Одоо нөгөөдөл нь үрдэн байдгүй. Тэгээд тийм учраас яг та өөрөө хамаг юм өөрөө хариуцаад хамаг юм өөрөө хийгээ те. Бас одоо хүмүүс зарим нэг тийм одоо юугүй урам хүмүүс гэдэг чинь нэг юм туслаач тусалдгүй. Тийм хүмүүсээ жоохон бас зохицуулаад жоохон ачаалттай хавдал ачаалттай 7 хоног байх магадлал нь бол байгаа заа юу. Нөгөө талаас ингээ цаашаа харахаар ерөнхийдөө ажиллаач дээр, хувийн амьдралаач дээр бас давхар цагаан сарагч дээр те нэгсэнд бүх юм нэг юм эвтэйхэн жоохон баланслаад бас нэг амар ядархан бол яг гайгүй нэг юм тийм төрлийн харьцангуй баланстай яг мэдээж тийм өнгөрсөн 7 хоног жохлын санаа зовнсон яадаг бол ийдэг бол бүгдийг бэлчээсгсэн маягтай 7 хоног байсан бол энэ 7 хоногт бол тэр одоо их тийм бэлтгэл чинь ер нь юм бас үр дүнгээ өгсөн аюултайхан байсан тийм одоо 7 хоног бол байх юм гэж байгаа юм. Нэгтээ тэглээ гээд одоо санхүүч нэг тийм сайхан байх гэсэн үг бол хэлэхгүй шүү. Санхүүдлэр жоохон шатах байх. За ингэ сэтэр гараа авчлаа ч юм уу те. За эсвэл ингэ юм дууслаа ч юм уу те. Тийм аян зүйл бас болох магадaltaй учраас тэгээ ядж байхад хажуудлын өдөр нь аяг бүзэр байгаа учраас одоо бас талын нэг цацчих магадлал байна шүү те. Ер нь жоохон санхүү дээрэж тэр хит мэдрэмж тал дээрэж тэр тийм нэг юм байна. Энэ 2 зоос ба 8 аяг гэдэг байгаа юм. Ер нь хүмүүс сэтгэл гарахтаа нэгсэндээ чийл сэтгэл гармаар байгаа боловсож зөөр тэр хүн сэтгэл гармаар байгаа гэсэн ч жоохон бодож үзээрэй. Яагаад гэвэл бас 2 дахь хөзөр 8 аяг хөдрийн хартаа угаасаа одоо ингээд баахан тийм 8 хоосон аяган дээр нэг хөрхөө нэг одоо хэрэм ингээд бараг үйлцэн шахуу байж штэ. Таны гаргасан сэтгэл зүрх энэ талаар бас үнэлэгдэхгүй ч юм уу эсвэл угаасаа энийг дураад эхлэх ёстой гэсэн маягтай орох магадлал байгаа шүү заяа. Одоо хэдэн зүйлсийг хүлээн зөвшөөр. Нэгдүгээрт ер нь энэ 7 хоног таныг яг үнэлэх хөндлөмж хэр байх юм бэ хүмүүс. Хоёрдугаарт бас яг ингээд та өөр дээрээ ч ингээ юм орж байгаа штэ. Бас
хүссэн хүлээсэн ингээд энийг сайхан яачаас ээжээсээ гэсэн юм бас байдаг бол тэ. Нэг талаасаа бол бас хүмүүсийн жоохон мууган таньсан урам жижигхэн нэг тийм ялангуяа дотны санагдсан хүмүүсээ жоохон урам хугарсан тийм маягийн бас 7 болох магадлал байгаа шүү. За юу. Тийм болохоор учиргүй бас энэ хүмүүс одоо би энэ хүмүүс аюул сайхан зүйл гаргасан чинь бас надаас энэ хүмүүс сайхан зүйл гаргах хэрэгтэй гэсэн нэг тийм юм бор битгий бодоорой. Хит юмыг бас мэдрэмжэндээ тийм битгий хүлээж аваарай. Юм байдаг л бол байдаг. Тэгээд одоо юу гэдгийг угаасаа хоёрын хооронд гэдэг хүний таньсан хэрнээ илүү их юм хүсэх бол угаасаа болохгүй. Зүгээр ингээд өөрөө болон өөрөө чинь бодсон одоо хамгийн чухал маш зүүн хэдэн хүнд гоё байхад бусд нь болоо. Харин тэр гоё байх гэж байгаа хүмүүс чинь бас тийм гоё байж чадаагүй бол тэрийг бас битгий өөр дээрээ одоо муухагаар юм уу сониноор битээ хүлээж аваарай. Ер нь бол энэ үзэл сонгосон хүн та амьдрал дээрээш тэр цагаан сар дээрш тэр Валентин дээрш тэр аюулсаа хичээж байгаа. Үнэхээр сайн хичээл дотроо гоё явж байгаа. Энэ чинь таавар үнэлээд гоё байх хэрэгтэй болохоос биш. Бос хүмүүс нэг тийм үнэлээ. Та одоо нэг тийм одоо universe based songs ороод нэг тийм 3 шүүгч тэнцлийн үзлээ гэсэн юм бол байхгүй шүү заяа. Битгий тэр төлөө нэг тийм амар одоо хүн дээр тусгаж аваарай гэдэг хөзөр ингэ байгаа юм. Тэгээ бас нэг юм байгаамаа. Одоо аз жаргалыг ер нь бол өөрөө сонгоорой. Мэдээж одоо энэ 7 хоногт бол ядаргаатай төвөгтэй зүйл зөндөө болох ч гэсэн хамгийн чухал зүйл бол энэ чинь одоо яг тийм итгэж найдсан хайртай хүмүүстэйгээ уулзж очих. За тэгэд хайртай хүмүүсээ бас тийм зан чанарын танихтай одоо тэр талын юм байгаа юм шүү. Энэ хүмүүстэй та бас нэг тийм байн уулзад инхгүй шүү те. Жохон нэг тийм бурхан багшлгаа мэт тийм тайван нирван дүртэй байгаарэ. Хитрхи их эмийг зүрхэн дээрээ хүлээж авч болохгүй юм шиг үзэр гарч байгаа юм аа. За тэр энэ хоёрын сүүлд нь холбоод үзье. 2 зоос. Мэдээж 2 зоос ба одоо 8 аяга. Ямар ч байсан та энэ нэг юмны бол айгүй сайн хойно нь гараад айгүй айтайхан бол болох ч хүмүүс ч таны хэдийн гоё өндөрөөр үнэж сайхан дүгнэх болно. Тэгэхдээ жоохон ядрах тийм бас мэдрэмж ялангуяа сэтгэл хөдлөлөөр ядрах тийм юм болох учраас тэрийг ойлгоорой заа. Тэгэд одоо энэ зүүн сөхөнгөө маш сайн сонсоорой. Ялангуяа одоо яг хүмүүс одоо өөрөөсөө юу гэж дүгнэж байгаа тэр талаар зүүн сөхөнд маш сайн сонсох нь хамгийн чухал юм байгаа юм шүү. За харин одоо гаргалгааны наривчны хөзрлөөгөө хэдүүлээ орцгоё. За эхнийх нь үхэл буюу одоо тийм нэг юм арай өөр ертөнцийн аялал. Энд ч үхэл үстэй. Юу байх юм бэ? Угаасаа таны амьдралын нэг цикл яг энэ одоо аргын тооллын энэ жилээрээ ч одоо морь жилж өмнөх нь одоо могоо жилтэй. Могоо жилээр дуусч байгаа юм байна. Тийм учраас магадгүй нэг юм хоёрын хооронд байгаа харилцааг нэг бүсэн дуусгах гэдэг юм эсвэл хоёрын хооронд байгаа тийм энергийн цангилааг нэг бүсэн тасдах эсвэл нэг юм нийлүүлэх гэсэн бүр бүсэн нийлүүлэхтэй ийм маягийн гинтийн үйл явдал энэ талд болох байх шүү. Бодоогүй хүнтэйгээ мангар дотносох магадaltaй. Эсвэл найзчилсан хүнтэйгээ огцом муудалцах магадaltaй учраас ер нь нэг юм хит юмн дээр гүрийг шаарлах байхгүй болох ёстой юм одоо явах ёстой юм ч гэдэг юм эсвэл болох ёстой юм болдгоор нь боллоо доо хөөгд 50 бод орхисон нэг хамгийн чухал байгаа юм. За хоёрдугаарт угаасаа энэ чинь хүний амьдралд одоо илүү сайн зүйл болох нь л одоо гэсэндээ амьдрал чинь юу гэдэг үстэй сайн чанарын гурлыг шигшдэг үстэй. Их тийм тэр дотор нь тийм шороо мого чулуун болоог нь шигшиж жагаад тэгээд одоо яг тийм цэвэр хурлыг гаргаж чаддаг үстэй. Яг тэрэн шиг үйл явдал болох учраас нэгсэндээ хэрвээ энэ л муудалцсан эсвэл яг ориг зангийн таньсан сонирхсан хүмүүс байвал битгий юу яа. Одоо заа гэж орхичих. Угаасаа заа гэж орхисон зөв. Битгий хүмүүсийн нэг тийм заавал энэ хүнтэй нэг тийм гоё холбоотой байх эсвэл нэг тийм харилцаж юм ажиллаж юм уу. Энтэй л байх гэж битгий бод. За юу. Яагаад вэ гэвэл хоёр дахь зүүн совин угаасаа амьдрал таныг дараачийн илүү тийм зөв шат руу чинь оруулах гэдэг юм байна. Нэгсэндээ үхэл гэдэг чинь юу шүү дээ хөө. Одоо
Манус л хэсүү сонсож байгаа гэсэн үнэхээр тийм хор сонтортой хэцүү өвчтэй хүнд бол мөхөл замаар тэрэн дээр ухааны бод үстэй. Тэгээд дараа төрлийн илүү сайн төрлөнд оруулах гэх шиг танд бас хоёрын хооронд зүйл биш зүүн совин орчин илүү дажгүй юм таныг оруулах гээд хувь төлөвлөгөөс ч түлхээд байгаа юм шүү. Яг зүүн совингоос ч юм дотор хүнээс нэг тийм амар хямрахгүй байх. Гэхдээ яг мэдрэмжэн дээр болж байгаа хямрах магадлалын төлөвлөлийн томт байгаа заяа. За тэгээд нэг юм байгаамаа. Яалтчгүй танд одоо таарах ёстой хувь төлөвлөгөөр орох ёстой зүйл бол байгаа юм байна. Тэргүй таацсан сайхан явж байгаа юм байна. Битгий өөр дээр тийм яана энэ явлаа гэж битгий юм бодороо заяа. Бүх юмыг бурхны заасан явах ёстой замаараа явж байгаа бөгөөд та харин энэ дээр хямрах туссан одоо дараа чинь явах замаас дараа чинь явах бас ингээд юунаас нь улам холдуулах болно. Зүгээр зарим зүйлийг энэ 7 сайхан тавьж сураар заяа. За тэгээд энэ ерөнхийдөө бол энэ 7 хоногт олон зүйлийг зэрэгцүүлж амжуулсан их хөдөлгөөнтэй боловч бас амжилттай 7 хоног болох бөгөөд баланстай, жоохон зардалтай, ядарсан бас стресстэй 7 хоног бол байхад бол байх болно. Гэхдээ эцсийн үр дүндээ 7 хоногийн сүүлч юм уу те юугаараа гэхэд одоо аюул сайхан юм бүтсэн дажгүй нэг тийм ажлын ард гарсан сайхан 7 хоног байх болно. Харин нөгөө талаасаа энэ юу маань бас олон хүний зан чанарыг таньсан, олон ингээд тийм найдаж өгсөн хүний бас сүнсийг таниулсан тийм сонин бас 7 хоног болох учраас хит ийм юм зүйлсүүдийг одоо зүрхэндээ битгий хүлээж аваарай. Зүгээр болох ёстой болдгоо болж гэнэ гэдэг л ойлгоо явсан нар хамгийн шулуун байгаа юм шүү. Тэгээд одоо бас энэ 7 хоногт нэг амьдралын цикл чинь дуусаад нөгөө амьдралын чинь бас цикл одоо тоорох зам орж байгаа учраас одоо юу гэдгийг заавал нэг тийм юм хүнтэй амар одоо яг шаардлага байхгүй, зурлах шаардлага байхгүй шүү гэдгийг хэлж байгаа юм аа. За. Танд одоо сахиусан тэнгэрүүд юу зөвлөсөн байна? Харцгаая. За, transforming tragedy одоо эмнэл хэцүү байдлыг одоо өөрчлөнө гэж байгаа юм. Энэ ер нь энэ ойрын 1-2 сар таны амьдрал нэлээд бас чангахан байрсан бол одоо тэр чинь бол сайхан дуусаад хэцүү үйл чинь дуусаад илүү тийм дайжгүй таны амьдрал оруулах гэж байгаа юм байна. Энд чинь ингэж шүү дээ. Миний амьдрал одоо алдагдал гэдэг бол одоо таны амьдралд байгаа бүтэн нэг тийм дүүрсэн байгаа юмнаас чинь ийм хог шоог гаргаад илүү сайн сайхан оруулах гэж байгаа юм. Одоо бодолтой үнэхээр тийм жижигхэн тий саунд гоёмсол саунд одоо баахан хог хийсэн байлаа. Дүүрсэн. Хогийг аваад алт хийвэл юм хуу үнцэнтэй болох. За алтуулъя гэхэд бүр алмаас юм уу те гоё эрдэнэ чөлөө байл бүр гоё болно сте. Яг таны амьдрал бол яг тийм л байгаа юм. Олон юм хит амар зэрэгсүүлэх хэцүү. Тийм учраас заавал нэг тийм заримдаа бас муу таны амьдралсаа тийм паразитлэг хүмүүсийг холдуулах үйл явдал болдог учраас заримдаа шаардлага хэрэгцээгүй гэсэн хүмүүсээс муудалцуулаад гаргаад зурд илүү сайн хүнийг таны амьдралд эсвэл сайн үйл явдлыг таны амьдралд оруулалт юм байна. За харин энэ талаар таны одоо энерги юмрхуу байх вэ? Шийдтэн. Юу штэ хөө? Яалтчгүй олон юм зэрэгцүүлж хийх, бас суралцах. Юмнаас амьдралаасаа тийм ухаарл авах. Одоо дээр нь залуу сүнсний одоо хүчээр одоо юмыг сайхан давах. Нэг тийм энэ 7 та нэг тийм бие хөгшөнгөө нэг тийм суухгүй улмал тийм одоо юмыг бууж өгөхгүй сайн дайрч үзье болов үү гэж тийм дайрах үз одоо батал одоо юу гэдгийг бардам хүчтэй тамир дэхэтэй байх юм байна. За юу. За ингээд одоо эхний хөдөр маань дуслаа. Хөдөр төлөвлөгөөнд таалагдсан бол лайктараа, шеэр, субскрайб дараагаар мөн таны шинээр маш баярлалаа болно. Мөн гүйлгээний утган дээр их хүчний хөцөлттэй байна. Юуны төлөвлөлт төвчээ болоо тэр шиг сайхан манифест хийгээ залбирлууд өрөөлөх болоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сасган хүсэн өрөө мөн дашин дуртад ингээ байнгын стресстэй ингээ докторгүй тайвширч чадахгүй хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут давстаас нөрөөд 10-20 минут ингээд юу яагаад ирэхээр одоо бяцлага гадраар аюул сайхан тайвширч байгаа шүү заяа. Тэр сүүлд нь хэлье. Та бүхэн минь одоо хүн биш өөртөө таалагдж амьдраарай заяа. За тэгээд одоо энэ миний 20 жилийн хамгийн сүүлийн тараад байлаа. Одоо энэ 7 хоногт бол таард орохгүй. Угаасаа цагаас руу жагаад надад яах вэ? Тэгээд энэ 7 хоногт орох видео маань дараа 7 хоногт ороод дараа 7 хоногт 3 видео орох болно. За тэгээд та бүхэндээ хамгийн сонирхолтой өрөө сайхан шинэлээрээ тэгээд дараагийн 2 дахь өдрөлгөө
орцгоё. За хоёр дахь хөзөр маань сэлэмний боол буюу сэлэмний элч. За хөзөр дээр нэг нь залуухан насанд бүр барай хүрэн хүрээгүй баг. За нэгэсэндээ энэ 7 хоногт бол нэг юм жоохон за нэгдүгээр хүмүүстэй их тийм гоё яриа хөрвнүүлсэн дажгүй байхах. Нөгөө талаас бас жоохон стрессдсэн, өөрийгөө жоохон хамгаалсан, бас нэг жижигхэн тогтворгүй байдалд өөрөө чи оруулсан жоохон те. Өөрөө чинь одоо нэг юм өөрөө хурдан юм хийхгүй бол хүмүүс жоохон найдаж болохгүй. Заавал өөрөө л хам юм хийж тийм одоо өөрөө хам юм хийж тийм илүү гоё тийм сэтгэл нь хөдлөж өлөө дажгүй болдог жоохон тийм маягийн одоо 7 хоног байх юм байх шүү гэж гарч ирээд байгаа юм. Нэг талаасаа бол бас нэг тийм муу 7 хоног бол биш. Ахин нөгөө талаасаа жоохон стресстэй 7 хоног гэвэл мөн өөрөөс чинь болон бос хүмүүс бүгднгээс нь тийм жоохон олсон. Тэгэхээр заавал тийм өөрийнхөө байхгүй бол бос хүмүүс жоохон ингэж хийхээр одоо бас тийм сайн болж өгдөггүй жоохон тийм байх гэдэг юм. Тэгээд нэг зүйл гэвэл бас за яг цагаан сарын 7 оны уус ойлгож байна. Нэг тийм дайжгүй хамаатнууд байгаа, лайтайч хамаатнууд байгаа. Гэтэл нөгөө талаасаа бас одоо юу гэдгийг яг өөр 97 хоног яг өөрөө ч нэнтэй яг ямар хуун мэдрээд байгаа яг юу бол та яагаад гэдэг гэж нэг тийм ойлгож байгаа бас үзээд байгаа хүн байхгүй. Нэг л тийм би хэцүү би яарал гэсэн хүмүүсээс жоохон биш ер нь гарч ирэх учраас бас өөрийнхөө стрессийг тайлаад хэзээ өөрөөд цаг гаргах гэх хэзээ өөртөөс амралт өгөх гэх тэр төрлийн юмнууд бас аюу тийм бодож одоо явах нь аюу дээр байгаа юм. Тэгэд нэг юм байна. Энэ 7 оны давуу тал гэвэл ястай гинти юмас харж байгаа нэг тийм дажгүй ажлын санал ч юм уу дажгүй амьдралын нэг гоё эхлэх магадaltaй учраас юу ягаарай. Одоо ер нь хүмүүстэй маш сайн ярилц ялангуяа чинь цаагаарч байт юм уу найз нөхөж байт юм уу олон хүмүүстэй ингээ уулзаа ярьж байгаа хооронд тэр тундаас донк гэдэг нэг гой санаа гарч ирэх магадaltaй учраас тэр зүйлээрээ тийм ер нь бодож за ингэж бол болох юм тэгж бол болохгүй гэдгээр маш сайн бодож явах нь бол энэ талаар хамгийн чухал юм байгаамаа. Тэгээд хосын харилцаа яадаг гэдэг тал дээр юу байгаа даа та өөрөө хүмүүст яг үндэ өөрийгөө бас сайн ойлгох тал дээр нэг тийм сайнгүй байгаад байна. Ер нь хүмүүст ингэж байгаа тэгээд ойлгуулж байвал айгүй дайжгүй. Гэхдээ бас ойлгуулахад энэ талаа жоохон төвөгтэй. Тэгээд энэ хүмүүс ч гэсэн бас яг таныг ойлгох гэж бас бөө юм болох гэж байдаг учраас жоохон юу ягаарай. Өөрийнхөө зарим зүйлсийг маш сайн хий. Заавал нэг тийм одоо юу гэдгийг ийм болгоно яа нэгээд шаардлага байхгүй. Одоо юу гэдгүүлээ хүнийхээр хийнэ гэсэн байхгүй. Ер нь болж игэл өөрийнхөө бас хий. Яагаад гэвэл ерөнхийд тохиол өөр чинь бол зөв байдаг юм заа юу. Нэгт. За хоёр дахь нь дөрвөн сава. За ихтэй нэг тийм хэцүүхэн 7 хоног байсан ч гэсэн ерөнхий байдлаараа бол аюу тийм дайжгүй 7 хоног байдаг юм. Одоо бэлтгэл төвөгтэй ихтэй бэлтгэл дуусны дараа бол тэ одоо аюу дайжгүй 7 хоног бол одоо юм бол болно гэдэг юм. За тэгээд одоо 4 сав бол өөрөө хоригны үзэр. За тэгээд одоо цагаан сартай 7 хоног ер нь л нэг тийм 20 маягийн буюу тийм тэмдэглэл болно шүү дээ. Бодсоос аюу дайжгүй юм болно. Хүмүүс энэ аюу сайн одоо яг цагаан сарын үеэр ч юм уу тэгээд дараа ч юм уу те аюу дайжгүй сайн хүлээж авах юм бол болно. Тэгээд аюу тийм ингээд өөрөө ч нь ойлгохдаг сайн хүмүүстэй гоё очиж ирч эсвэл тийм стресстэй талч юм ийм байлаа тийм байлаа би энийгээс ингээд хэцүү одоо яасан давж туусан те одоо амьдралаа сайхан хуваалцаж давхараа өөрөө ч сайхан илүү ойлгох магадгүй юу вэ яг өөрөө ч нь ойлгодог өөртөө ч нэг зөвхт байдаг өөртөө ч нэг тийм яриа санаа нийлдэг хүмүүс магадгүй өөр чинь ойр биш яг өөр чинь холын хамаатан ч юм уу эсвэл байн уулздаг хүмүүс ч юм уу те тэр дүнд төлөөх байх магадлал байна шүү. Нэгсэндээ та энэ үчиг сонгосон хүн та өөрөө яг ойрын ганц бие амьдрал ч юм уу эсвэл ойрын хэдүү хүн дотроо аюу их төгжигдсэн байгаад байна. Энэ төгжигдсэн байдлаас чинь магадгүй тийм нэг хэсэг гарах бас ингэж болох юм тэгж болох юм гэж бодсон зүйлсүүд нэгсэндээ тантай уулзах цаочж байт юм уу эсвэл тантай уулзах хүмүүс ч юм уу те тийм маягийн хүмүүсээс илүү сайхан орж ирж одоо
Хүний аз их сайтай 7 хоног бол ер нь байх юм байна гэж бол энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За тэгээд цаашаа харуул энэ ч одоо юм байгаа юм. Одоо бусдаар дэмжигдсэн байгаа мэдрэмжийг их авах. Одоо тэгээд энэ дуунаас бас нэг тийм ингэж болох юм байна. Тэгж болох юм гэсэн нэг тийм бас санхүүгийн боломжийг гарч иж гисэн бас магадгүй байгаа юм. Яагаад гэвэл нөгөө түрүү хэлсэн чинь хүний аз байна гэдэг. Энэ хүний аз гэдэг юм чинь танд бас одоо хувийн одоо санхүүгийн аз гэдэг юм. Одоо боломж гэдэг юм те. Боломж нь юм шүү. Юмны эхлэх ийм боломж одоо потенциал байгаа юм байна гэж байгаа биш. Гэж байгаа болохоос биш. Одоо гэдэг нь шууд энийг хийгээд их тийм 5-6 сая төгрөг авах гэсэн үг биш. Зүгээр ингүүл 5-6 сая төгрөг авах боломж байгаа гэж хэлж байгаа юм. Яг тийм боломж бол одоо энэ 7 хоног бас овоо гэд гарч ирэх магадaltaй байгаа учраас одоо нөгөө сэлмний залуугийн энергиэрээ маш сайн юм мэдрэг эмзэг ингэж болох юм хийж болох гэсэн тийм хандлагаараа хандаж юм хийвэл маш сайн байна. За ингэдэм байж. Тэгдэм байж. За тэгмүүд энэ хоёрыг нийлүүлээ харахаар юу байгаа юм? Битгий их өөр төр стресстүүлээрээ зарим зүйлсийг бол жоохон уян хатан байх хэрэгтэй. Тэгэхгүй бол таны энергийн талаар өөртөө жоохон тийм бас уур уцаартай байх гардаа. Тэгээ нэг тийм жижиг юм дээр муудалцчаад дараа тэдэнтэйгээ тийм одоо эргэж учир зүг болгож бас бөө юм болох магадлал байгаа шүү заа юу. За харин одоо гаргалгааны нэрвчсэн хөсрөлөөгөө орцгоё. За энэ 7 хоног бол угаасаа таныг одоо эрэгтэй энерги уу тийм маскулин аягүй бай тэ. Юм болгон дээр ерөн жоохон өөрөө одоо эрэгтэйч хүн бай, эмэгтэйч хүн бай, жоох хөвгчөө, хөгшүүнч бай. Одоо өөрөө эндээ илүү их тийм хүчтэй, ухаантай, одоо асуудлыг гартаа авсан хариуцлагатай бай. Заавал нэг тийм хүмүүс ч юм найдах хэрэггүй. Юм найдах тусам одоо сэтгэл зүйн хүрдгүүч байдаг юм уу? Эсвэл аюу тийм бүр практикл ажилладаг ч юм уу те. Тийм аягийн байх учраас ер нь хамгийн юм өөрөө мэдээд өөрөө юм хийжээ. Бас өөрөө аяу сайн шалгажээ. Ялангуяа битгий хүмүүс юм найдаарэ гэдэг үзэр ингээд нэгт байгаа юм. Хоёрдугаар энэ бол таны хийж байгаа цагаан сар. Таны хийж байгаа одоо та цагаан сараа яг өөрөө гардаж хийнэ үү? Эсвэл зүгээр одоо бууз чимхээ сууж идсэн ч үү те. Бууз адагдаа боли зүгээр бууз тоолж чамаагүй. Энэ үл таны л тоолсон бууз эсвэл таны л тоолсон таны л одоо чимгсэн бууз эсвэл таны хийж байгаа цагаан сар. Таал бас ингээд тэрнээс их хангалуун байвал болоо. Тэгэхгүй бол энэ чинь ядчаад нэг тийм юу ч хийгээгүй юм шахах нэг тийм өөлөх гэдэг ч юм уу тийм ус гарч ирнэ. Харин тэр хүмүүсийг одоо надаа юу ч наалтахаар байсан гэдэг рүү оруулаад юм хийвэл маш сайн байгаа шүү заяа. Тэгээд энэ юм байгаа юм. Битгий юмыг өөртөө илүү тийм хүндэр зүгч аюу тийм тайван бай. Тэгсэн нөхцөл аюу тийм дайжгүй сайн үйл явдал болох нэ гэдэг үзрэл энд байхгүй юу. Тэгээ чинь таны нэг давуу тал байдаг юм биш үү? Та одоо практикл буюу юмн дээр их тийм яг амьдралтай шийдвэрүүдийг гаргадаг. Шууд амар тийм хэдэн мянган бууз ч юм уу эсвэл амар өндөр үнэтэй ууц бус тавихгүй те. Яг аль нь нэг амьдралч нь хамгийн баланстай зохицсон шийдвэр гэдгийг та гаргадаг. Одоо учраас ер нь ямарваа нэг хийж явахдаа өөрөөсөө ихтгэлтэй бай. Бас та угаасаа тийм одоо сахилга баттай хүн учраас өөрөөсөө ихтэй эргэл заяа. Бос хүмүүс бас одоо битгий хийт амар найдар заяа. Нэгт. За хоёр дахь өдөр хувь тавилангийн одоо wheel of fortune хувь тавилангийн эргүүлэг. Яалчгүй энэ 7 танд бол аягүй сайхан Аз дохиох юм байна. Одоо тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо яана энийг хэцүү үед гинтийн гой боломжууд гарч ирээд тэргээр сайхан юм хийгээд аягүй тийм одоо хэцүү сонирн байдлаас ч юм. Эсвэл дажгүй гарах ч юм уу тийм аягийн гой зүйлсэл зөндөө нэгт болох юм байна. Нэгдүгээр. За хоёрдугаар өөрийгөө одоо ямарваа нэг зүйл дээр тийм энийг болгоод өгөөч, энийг манифест хийгээд өгөөч гэвэл тэр нь бас сайхан бүтсэн гоё 7 хоног бол байх юм байна заяа. Би одоо хүмүүсийг яана инэ эсвэл одоо надаас ч хамаа юм болоо жижиг тийм яг үндэ фейлтгүүл явал болохыг бол болно. Тэгэхээр тэр нь том зургаар яг аддажгүй байдаг ч юм уу. Эсвэл тэр ямар ч шийдэл гаргадаг ч юм уу. Нэг өстөндөө түрүүчийн цаа гэдэг хөдөр шиг битгий ямар нэг зүйл огцсон ингээл би яалаа ялээ битгий өөрөөдөө тийм буруу өгөөл таагтлал битгий их байгаарай. Бүх юм
одоо зөв зүгээр байгаа. Яагаад ч жижиг уусаа алдаа гарч ил таарна. Гарлаа гэд таны нэг тийм одоо тийм танаас болоод нэг тийм Монгол улс хаагдлан юм эсвэл эхлээс үнсэн юм шиг тийм байдал бол яг болохгүй юм шүү гэдгийг сайхан ойлгоорой гэж гарч байгаа юм аа. За тэгээ энэ 7 хоног бол одоо сэлэмний боол жоохон хүмүүстэй муудалцах өөрийнхөө хийх бодлын ус тийм хаагдлах юм юм болох болно. Гэхдээ айл болох хүмүүстэй гоё одоо юу байгаад одоо юу гэдгүүлээ гоё байгаад ухаантай тийм сайхан байгаад яалахаа ихээ өөрөө сайхан мэдээд одоо битгий нэг хүмүүс одоо огцом стресстгүй. Гэхдээ ер нь ойлгох юм аргалсан бас аюул тийм тодорхой байгаарай. Тэгсэн нөхцөлд бол аюул сайхан гоё хамгийн юм сайхан бүтээ явна. Мэдээж явж жижиг үйл одоо пактлах ч юм уу эсвэл одоо тийм барьцалдах юм болох ч гэсэн Азийн ивэж аюул сайхан юм бол том зургаар сайхан болох юм аа. Битгий юм пактлаа гэж байгаа. За тэгээд цаашаа харуул одоо ийм байна. Бурхан сахиус нэрлэхэд одоо юу зөвлөсөн байна? Харцгаая. За одоо дотоод зүн савгаа маш сайн сонсоо гэж байна. Уганд энэ үрсээ сонгосон хүнтэй бас садгам шиг аюул дажгүй тийм зүн савнтай тэр нь ч гэсэн яг ийм хэцүү эмзэгүүд сайхан чиглүүлэх явдгийм байна. Даанч нэг ийм бажигдсан, пакталсан, санаа зовсон хэцүү үед бол хүн тэрийг яг сонсож харагдаач гэдэм үстэй. Тийм болохоор битгий өөртөө нэг тийм тайван гүнзгий юмсах авах цавхсыг сайхан гаргаж өгөөрэй заа юу. Нэг тийм амар амьдрал тийм пакталж авах зүгээр л одоо юу гэдгүүлээ цагаансар болж байгаа. Угаасаа цагаансар стресстэй. Ялангуяа эмэгтэй хүн чинь ийм зүгээр нэг ахнар шиг тавь сайхан тийм бүх үзээд бууз идээд тийм нэг татаа суухгүй штэ. Энэ одоо нэг одоо юм билээ оюун бодол арслан марслан гэж яриа суухгүй штэ. Алтаон дэлсэлжгийн хараад ирэл уугуулаад сууж чинь тэгээд. Тийм учраас бас өөрөөсөө сайн цаг гаргаарай гэж байгаа. За харин таны энергийн төлөө ямар хөө байх нь одоо харъя. 10 сава. За угаасаа л жоохон нэг тийм одоо энэ үрсээ сонгосон хүнтэй одоо эрэгтэй эмэгтэй хүсвэл хамаараад цагаан сарын хамгийн хатуу хөтөөг нь туулдаг хүн л байна л да. Тэгээд одоо 10 сав өргөцсөн эмэгтэй ямар л олиг байх вэ тийм үстэй. Ядаргаатай тийм бас юм хүм болох уу гэвэл болно. Гэтэ нэг тийм амар тийм пакталсан үйл явдал бол яг уу гайгүй. Тэгтээ тийм ядаргаастай олон юм давхарцсан зэрэг зүйл болох ч гэсэн нөгөө талаас одоо тар үзээ одоо саваны хамгийн сүүлийн үзрүүл 10 сава. Тийм учраас ерөнхий байдлаараа бол айгүй тийм дажгүй үйл явдал болно. Заавал нэг тийм хэцүү гэсэн бол байхгүй. Бүх юм зүг зүмөр явах учраас одоо стресс нь бага байгаарай гэж л хэлж байгаа юм аа. За ингээд одоо 2 дахь өдөр маань дууслаа. Хөзөр дэлгүүр таалагдсан бол лайктараараа шеэрээ subscribe дараагийн donation маш баярлах болно. Мөн гүлэний утга нэр хүсний хөзөрлөгтэй байна. Тэр үеийн тэмцээний хөвшөөрөө тэр чинь сайхан манифест хийгээд аюул сайхан болгож өгөх юм байна. За тэгээд сүүлд нь хэлэхэд та бүхэн ингээд байнгын стресстэй төвөгтэй хэцүү байдал байгаа бол та бүхэн оорох хэлээр энерги зүйлийг давсыг сануулж байна. Ердөө 10-25-аас нь 10 одоо ингээд бяцлагийг гараад ирэхээр айгүй сайхан болоод гоё болоод ирэх юм байгаа шүү заяа. За тэгээ сүүлд нь хэллээ. Амьдрал бол ингээд байнгын стресс биш болох юм гэж болж л таарна. Гэхдээ энэ нэг хэцүү байдал бол сайхан дууст юм шүү заяа. За одоо ингээд 3 дахь өдөр рүүгээ орцгоё. За 3 дахь өдөр маань 8 сава. За хөзөр дээр тэнгэрт ингээ 8 сава байж 8 зүрх харсан. Одоо зөрөөд юундар маань одоо юу гэдгүүлээ үнэг гайхсан харснаа байж байна. За юу гэсэн үг вэ гэхээр энэ ингэнэ. Одоо юу гэдгүүлээ гэхээр энэ 7 хоног бол одоо бас нэлээ энэ юу? Энэ хөзрийг сонгосон хүн та жоохон айлын баг магуу юу? Одоо нэгдүгээр энэ 8 сав нөр аяллаа хөдөлгөөнтэй байдлын хөзөр. Тэгэхээр энэ үсэг сонгосон хүн та энэ төлөв нэлээ их тийм айл хэсэг ч юм уу хөдөлгөөнтэй байх ч юм уу тийм бас юм бол нэгт болох юм шиг байна. Нөгөө талаас одоо бас энэ тара 8 аяа гэдэг өдөр маань одоо гаргалгааны өдөр байхгүй юу? Юмыг очрыг нь олоод бас хурдан урдны шийдвэр гаргах одоо өдөр байхгүй юу? Тийм учраас одоо юу яах вэ? Төвөгтэй байдал бол жоохон орох магадлалтай. Гэхдээ тэрийг эвтэйхэнтэй сайхан туулаад бас хурдан гэсэн гяс шийдвэр гаргах. За гяс энэ шилж тэгээ энийг болно гэдэг маяр бол сайхан ороо явах юм байна. Бас нэг зүйл гэвэл
одоо огцом өөрчлөлтүүд энэ 7 хоногт болно. За ингэж байгаа л гинт хүнтэй муулах ч юм уу, эсвэл гинт аюул дажгүй болдог ч юм уу. Эсвэл яана энийг гэж бодож исэн юм нь овоо дажгүй хордоо ордог ч юм уу те. Тийм маягийн зүйл ингэж болох учраас одоо хит янз бүрийн юм нэг тийм битгий хямраарай. Угаасаа энэ 7 хоног бол жоохон тийм тэрсэргээтэй огцом гэх тийм хордтой үйл явдал болох юм байна шүү. За тэгээд одоо бусад хүмүүстэй харилцаач гэсэн ууг нь бол яг хөө ингээд зүгээр байж болно шүү дээ. Тэгтэл нэг тийм та энэ 7 хоногт аль аль тал дээр нэг тийм тайван суухгүй л байхаа да. Ялангуяа бас за яг хөө суух яхан дүүрч. Гэтэл санхүү тал дээр ч гэсэн таныг бас жоохон одоо огцон мөнгө аягүй хурдан өргөдөг ч юм уу. Эсвэл гинтийн шийдвэр гараад тэр аягүй тийм зардалтай дажгүй шийдвэр өгдөг ч юм уу те. Яг хуу арга хэмжээнд болох сайхан үйл явдал болох байх. Гэхдээ тэглээгээд тэр нэг тийм хямдхан бол байхгүй байх шүү. Бас нөгөө талаас бас ард зэвийгээд мөнгө бас орж ирнэ гэсэндээ аюу тийм гинтийн төстас санхүүж дээр хүмүүсэнч дээр тэр хүмүүстэй харилцаж байгаа байдланч дээр гэсэн нэг тийм босох болов гэдэг бол байгаа юм. Энэ дундаас суур хүн ч одоо нүн тийм бамбай гэсэн юу байгааз тэгэхээр одоо айгүй тийм юу бол гэсэн үг. Юу дүүлээ одоо яг энэ дээр өөрийнхөө та өөрийн үзэл бодол жин шумаас хадгалаад аль нь болохгүй те тэртлийн зүйлсүүдээр айгүй сайхан ороод за би ингэж болохгүй энэ дээр бол би бас арай хэтрүүлж болно. Энийг би бол яг ингэж нүдээр өнгө гэх юм уу. Хамгийн гол нь та өөрөө толгой сүнстэйгээ байж юм хийхгүй бол нэрээ шүүстэй юу болчих вэ гэхийн зөвлөх бол хамгийн төсөлгөд болоод өнгөрчих магадлал гэдгийг бол таны эхлээд байгаа юм. За нэгдүгээр тэгдэм байж. Нөгөө талаас эн чинь одоо юу гэдгийг дараа хүн ингээд нэг тийм практиксаа юу болоо гэдгийг хүн мэддэг байхгүй юу? Яг тийм үйл явдлаас тэнд орж ирэх гээд байгаа юм. За ингэдэм байж. За тэгчингүүт яг бөө юм болж байгаа ч гэсэн дараачих нь одоо 3 аяга. За хөдрийг ажиглал одоо аюу тийм дайжгүй сайхан те одоо хэрэмнүүд маань их сайхан 3 самрын одоо юуг харж байна штэ. 3 аяг бол өөрөө аюу сайхан үзрөө одоо сайхан нийллэг найзлах тийм сайхан зүйлээр хөзөр байдаг юм аа. Тэгэхээр амьдрал дээрээ бол таних бол аюу дайжгүй сайхан одоо ерөнхийдөө бид цаагаас сардаг ч гэсэн болж байгаа учраас юм аюу сайхан хүмүүстэйгээ уулж учирсан аюу сайхан үйл явдлуудыг болгосон одоо тийм сайхан 7 хоног байна. Тэгээд дээр нь нэг тийм хүмүүстэй муудалцах яах их нь бол гайгүй байх заа юу. Ерөнхий маягаараа бол ерөнхий тийм харилцааг аюу тийм сайхан левел ахиулсан, дажгүй байдал оруулсан. За тэгээд цаашаага бас олон сайхан төлөвлөсөн юм чинь жоохон яг суураар бол аюу сайхан биелсэн. Мэдээж яг жижиг сажиг үйл явдлууд дээр бол бас пактлах юм тийм болж л таарна. Гэхдээ ерөнхий зарчмаараа бол аюу сайхан юм бол болсон тийм сайхан 7 хоног бол болно гэдэг бол энэ дээр ингээд гарч байгаа юм аа. Тэгээд ийм байгаамаа. Юмыг ингээд цаашаа ингээд харахаар одоо өөр дээрээ жоохон тийм буруутгал өгөх гээд байх тийм бол юм жоохон танд байгаад идэм байна. Савааны хөзөр бол айл болох юмыг болгоё хөтэй гэсэн эрч хүчтэй сайн хөзөр би ойлгож байна. Гэхдээ тэглээгээд энэ дээр нэг тийм голдоо өөрөөгөө тийм буруутгах өөр дээр бас тийм юу гэх би энийг шийдэхтэй байсан би яалаа хэлэх гээд байх жоох юм бол байх гээд байна. Харин бүр тэр тусмаа болохгүй заяа. Яагаад гэвэл эн чинь нэгснээ цагаансарч бай, ямар ч юм бай нэгсэндээ эцсийн үрдэнтэй сайхан дуусаал өнгөрсөн зүйл. Тийм учраас битгий өөрөөрөө сайхан буруутгая заяа. За харин одоо гаргалгааны нарийнч сүнслөгөө энэ л одоо орцгоё. За чулууны боол буюу одоо өчмбөр тэгээд 4 нум тэмдэглэх ерөнхий зүйлсүүдээр маш тийм хөнгөн тэгээд тийм хөнгөн ирнэ бүр суртай байна. Аливаа нэг тийм мэдээ янз бүр энэ 7 хоног жоохон тийм төрөсөж дүр хурдтай бүх үйл явдал болгоч гисэн ерөнхий үйл явдал аюу тийм дайжгүй байх юм аа гэдэг. Тийм учраас юу ягаарай. Одоо юу дгүүлээ амьдралын хамгийн тийм дайжгүй үйл явдлууд ийм тийм хурдан болгоно. Одоо нэгсэндээ тийм
гойгоо үйлүүл болно. Гэхдээ жигсэж тийм тэний үйлүүл болох учраас энэ дээр яавал зөв юм те юу нь бас болох юм, юу нь болохгүй гэх аюу тийм сайн мэддэг байгаараа, бодолтой байгаараа хүмүүс энийг яаруулах тусам харин бүр гүнзгий юмсгаа авч юм бодож шийдвэр гаргах нь хамгийн сайн юм шиг гэдэг үзэр эндээр хэлж байгаа юм. За тэгээд эн чинь бас нэг юм байгаа юм. Ер нь нэг тийм хүмүүстэй муудалцах эсвэл одоо тийм муудалцууч юм үйл явдлаа жоохон болно шүү. Ийм зүйлээр битгий их тийм юмыг одоо хүнээр цож аваад энэ мөн намайг одоо хэмээ юм гэж битгий юм бодорой. Харин тэрцмээ аргыг нь болоо эвийг нь болоо те. Яг энэ өдөр болоо дуусна гэж бодож бол дараа нь маш сайн юм шиг гэдэг үзэр энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За харин хоёр дахь нь дөрвөн ном тэмдэглэл тэгсэн тохиолдолд одоо нэгс нь таны одоо энэ удаагийн амаа хамхилт гэх юм уу да. Тийм зүйл чинь харин бүр ингээд тухайдаа бол мэдээж жоохон тийм ялагдсан ч юм уу сонь санагдах юм бол байгаа. Гэхдээ яг нэг тийм ингээд одоо нэр төрөө залгич юм эсвэл тийм амаа нөхөд өнгөрцөн үйл явдал чинь харин бүр танд айгүй тийм дажгүй сайн сайхан үйл явдлын эхлэл бол болох юм байгаа юм шүү. Тийм учраас одоо юу гэдгийг заавал нэг тийм хүмүүстэй муудалцсан яа нин гэдэг шаардлага ерөөс байхгүй гэдгийг танд одоо хэлж байна. За тэгээ ерөнхийдөө нь бол айгүй сайн ингээд дүүнэхэд бол ийм байна. Тэгээд бас нэг юм харуулах хэлэх ёстой. Ерөнхий байдлаараа одоо дажгүй үйл явдал энэ 7 хоног бол аюулгүй гоё happy нэрж орно мөнгө санхууллаасаа ш тэр тэгээ бас одоо хүмүүс харилцах талаасаа ш тэр тэхийн тул таныг аюул тийм сайн ухаалаг байгаарай бас өөртөө яг юу гэж бодож тэрээс хамгаалаарай хүний үгээр явж болохгүй шүү дээ хэлж байгаа юм. За тэгээ ерөнхийдөө бол дүгнэхэд бол одоо их хөдөлгөөнтэй тусдас гэсэн үйл явдал болно. Гэтэ их тийм амар одоо үйл явдал нь гайгүй хэрнээ хурдтай үйл явдал болох юм шиг байна. Гинтийн гэдэг үйл явдлууд бол болно. Энэ дээр тааврын үс бодлыг маш сайн хамгаалж бол маш сайн. Тэгэхгүй бол бас тэнд нэг алтанд орох магадaltaй. Өөрөөсөө ч тийм тайван байх зохицоо өгөөрэй. Тэгээд цаашаага айгүй олон тийм сайн үйл явдлууд гой тийм тэмдэглэх ч юм уу найз нөхдөд очих аюу тийм ад тохиос үйлүүд зөндөө захан одоо болох юмаа гэдэг хөзөр энэ дээр ингээд одоо гарч иж байна. За харин одоо сахиус тэнгэр тэнд одоо юу зөвлөсөн байна харцгаая. За энерги газардуул. Таны энерги одоо ерөнхий тийм газардуулах тийм тайван байгаа үед маш зөв шийдвэр гаргадаг. Таныг эв бодол оруулах бол аюу амархан зүгээр тийм пааклуулсан тий одоо их тийм сандрагсан тэнийг байдал оруулахад л тэгэл болоо. Заавал нэг тийм хэцүү яалаа хэлгээд ах одоо шаардлага бол байхгүй. Харин тийм учраас таны энерги аюу тийм тайван сайхан суйртай биш бүх юм зөв сайхан болох юм а гэдэг үзэр энэ дэр ингээд одоо гарч ирж байгаа юм а. За харин одоо энэ талаар таны энерги ямар байх вэ? За ястай хамаг юмны нуруу чинь тань дээр байх юм байна да. Хамгийн миний нуруун дээр чинь таны одоо юм байх юм байна. За ёо. 6 сава. Бүх юм хүмүүс ер нь таны жоохон харсан. Бүх хүмүүс таны одоо юу гэх гэсэн тийм дүнсэн маягтай байх учраас одоо амар энэ дээр яан ийн гэж битгий их юм бод бүх юм тайван байгаа. Тэгээд орлын имийг зэрэгсүүлэх жоохон ядрах боловч эцсийн үр дүнгээрээ айгүй сайн юмд одоо орох юм байна гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм. Заяа 6 сав бол нэгсэндээ нэг хүн одоо сайхан юу яагаад давмгайлаад даваа байдалд ороод тэгээд тэрнийхэн дагуу хүмүүсээ явдаг юм байна. Хүмүүс энэ талаар таны жоохон дагах байх. Тэгэхгүй бол яг хамгийн тажиг шийдвэр гаргадаг бас та байх учраас заяа. За тэгээд одоо 3 дахь өдөр маань дууслаа. Өдөр дэлгэрэнд таалагдсан бол одоо лайктараар, шеэрээр сүлжээр хамт донешн бол маш их баярлах болно. Мөн гүлэний бүтгэнэрийн хөсөлтөний хөсөлтөд юу битгий явуул тэр жил сайхан манифест хийгээд зөвлөлт үйлдэл өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ одоо хамгийн сайн өгсөн сайхан шинэлээрээ та бүхэндээ байнга стрессээ докторгүй хэцүү байгаа бол та бүхэндээ Oracle энерги давсыг санал болгож байна. Ердөө 10 минут давстасан доод 10 минут ингээд бяцлаг яагаад гэхээр аюул сайхан болоод гоё ирдэг маш цаа юм. Тэгэхээр сүүлд нь хэллээ.
амьдрал бол бас жижиг сажиг юм эвтэйхэн шийдчихэд бүх юмрээ бусдын хажундаа болчдөг юм. Тэрээс бүгдийг нэг дор шийдээ, бүгдэндээ нь стресстэй, бүгдэн дээр нэг тийм амар одоо чи юм уу хийн гэж бол оржул болохгүй байгаа шүү дээ. Та бүхэн ойлгоорой заяа. За тэгээд одоо миний одоо би үлэм могоо жилийн хамгийн сүүлийн цагаан сар одоо юу бол видео бол дуусч байна. Та бүхэн сайхан шинэлээрэй. Тэгээд дараа шүлжилт үзүүлэлтээрээ уулзцаая.